хүний бие махбод маань ер нь бол хий шар бадган 3 гэсэн энэ 3 тэнцвэртэй оршиж ээж эрүүл оршдог юм аа. За тэгэхээр энэ хий маань болохоор тэнцвэртэй оршихоос гадна энэ ямар нэгэн шалтгаан эдээ ундаа хоол хүнстэй явдал мөр зэрэг буруутснаас болоод дүр уруух буюу өвчин эмгэгт болж үүсдэг. За тэгэхээр энэ нь одоо хаана одоо хий өвчин маань 5 хийнээс бүрддэг хий маань. За тэгэхээр эрүүл хий маань болохоор ам баригч хий, гал тэгшидгэгч хий, дээш гүгч хий, түгээгч хий, ураа арилгагч хий гэсэн юм 5 хийнээс бүрддэг юм. За тэгээд дүр урваад одоо өвчин эмгэгт урвсан хий маань ямар үйлдэлийг үзүүлэх вэ гэхээр жишээ нь одоо ам баригч хий гэдэг нь дээшээ одоо нэг сэтгэл санааг хамгийн гол нь барьж үлддэг байгаа. Сэтгэл санааг барьж үлдэхээс гадна хүний толгоо эргэх, за чиг шуугах, дээд биеийн одоо нэг хүний дурдлыг тодруулна гэж аамал да. Тэр нь болохоор юу гэдэг нь гэхээр нүдний хараа, чихний сонсгол, хамрын үнэрлэх, амны амтлах гэдэг энэ мэдрэмжүүдийг барьж үлддэг байгаа. Хамгийн гол нь нэг сэтгэлийг барьж үлддэг. Гал тэгшдэгч хий маань яадаг юм гэхээр ходоодонд оршоод хоол ундыг шингээхээс гадна энэ хоол хүнс маань юу юм гэхээр уламжлалтаараа болохоор 7 тамир гэж ярьдаг байхгүй юу. За цус, мах, өөх, чөмөг, тус эрэгтэй эмэгтэй одоо тусал тэрнээсээ зэрэгшлэнгээр өчүүхэн жоохон хэсэг нь одоо зүрхэнд шим болж очдөг юм. Идэж уусан хоол хүнснээс зүрхэнд очих энэ шим хүртлэх одоо энэ 7 тамир буюу биеийг одоо энэ шимжүүлж байгаа тамир тэгээд тунгалаг цөвийн боловсролт буюу одоо нэг биеэс одоо гадагшлах одоо хөлс, шээс, спас гэх мэт эдрийг ингээд бүгдийг нь зохицуулдаг юм. Тэгэхээр энэ гал тэгшдэгч юм маань ходоодонд оршоод энэ бүгдийг зохицуулдаг үйл ажиллагаа. Тэгээд уран арилгагч хий маань яадаг юм гэхлээр одоо доошоо өвтгөн гарах, шээс гарах, за тэгээд дээрээс нь нэг унгах, за сарын тэмдэг ирэх, одоо эмэгтэй хүн одоо нэг төрөх үйл ажиллагаанд хүртэл тэр уран арилгагч хий маань гүйдэлнэ зүв бэжээж одоо хүн эмэгтэй хүн эрүүл сайхан төрдөг байх нь. За тэгэхээр эдгээр энэ 5 хий маань ерөөсөө өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагаанд доголдоод ирнэ гэсэн үг. Одоо эдээ унд хоол явдал мөрийн нөхцлөөр гэж байгаа байхгүй юу? Үндсэн шалтгаан нь болохоор ерөөсөө атаачтай одоо сэтгэлийн юм байдаг. За эдгээрээс үүдээд одоо нэг дүр урвсан буюу өвчин эмгэгт үүссэн хий маань болохоор өөрийн гэсэн эмгэг үйлдэлийг үзүүлээд эхэлнэ гэсэн үг. За жишээ нь одоо уран арилгагч хийгэн дээр яриа л да. За уран арилгагч хий маань болохоор би сая хэлсэн тийм ээ. За доошо нэг өвтгөн шингэн гарна. За тэгээ дээрээс нь унгах нэг сарын тэмдэг ирэх, за хүүхэд төрүүлэхэд хүртэл яадаг. За жишээ нь болохоор энэ уран арилгагч хий маань болохоор ер нь хий гэдэг маань болохоор доод бие сүүж бэлхүүсэнд оршоо доошо доод биед оршдог байхгүй одоо сүүж бэлхүүснээс доош оршино гэсэн. Тэгэхээр энэ хий маань хямраад өөрийн орноо хямраахаас гадна дээшээ бусдын орн руу булаадаг. Бусдын орн гэхлээрээ нэг өрцнөөс доошоогоо сүүж бэлхүүс хүртэл халуун цус шарын орн байгаа. За дээшээ өрцнөөсөө дээшээгээ тарих хүртлээ бадганы орн байгаа. Тэгэхээр энэ орнуудыг гэмтээдэг байгаа. Энэ уран арилгагч хий маань дээш гүйдэл нь хямраад доошоо одоо нэг өтгөн шингний гаргах хэвээр энэ бүгд үйлдэлийг зохицуулж идэг хий маань гүйдэл нь буруутаад ирэхлээрээ дээш хөөрөөд одоо зүрхний хий гэж ярьдаг тий. За дээшээ хөөрөөд тэрнээсээ болоод хүмүүс нэг дотор давчтаад намсгалж чадахгүй байна. Хоолоо боогдох гэдэг юм шиг санагдаад байна гэдэг юм. Иймэрхүү зовируудыг эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ нь болохоор тэгээ зүрхээр үе хатгуулна ч гэдэг юм уу. Иймэрхүү зовиртой хүмүүс сүлүүд айгүйх байдаг л да. Тэгээд энээсээ шалтгаалаад одоо зүрхний хооч гэдэг юм уу. Тэгээ зүрхний цахилгаан бичлээ зүрхээр ингээл айгүй хүмүүс ингээл үзүүлээ шинжилгээ хийлгээд байдаг. Тэрэн дээр нь ямар ч өөрчлөлт гарахгүй мөртлөө тухайн хүндээ зүрхээр нэг л хатгуулаад байдаг, дотор нь давчтаад байдаг, амьсгал нь богдоод байдаг. Иймэрхүү зовирууд гардаг жишээтэй. Тэгээд ингээд судцаа бариад уламжлалт хүн маань бол уламжлалтын эмч маань болохоор судас онцлогоо, хил онцлогоо, шээс онцлогоо, мөн харах онцлогоо гэж байгаа. Эдгээрээр одоо хүний бүрэн цогцоор нь одоо уншилдаг байгаа. Одоо нэг ам баригч хий гэж байгаа тий. Тэр маань болохоор шүү дээ өвчүүнд оршоод өвчүүнд оршдог байгаа. За энэ маань болохоор яадаг гэхээр найтах, хихрүүлэх, за тэгээс түрүүн би хэлсэндээ сэтгэлийг барьж үлдэнэ гэж ааштай тий. Амархан нэг баярлдаг, гомддог, уйлдаг. За тэгээд дээрэс нь нэг өөрийн гэсэн нэг мэдлгүй үйлдэлүүдийг их хийдэг болцсон ч гэх юм уу тий. За нэг одоо хүмүүс зарим хүмүүс зөндөлөх хөвчин гэдэг ааш тий. Би өөрийн мэдлгүй одоо ийм юм ярьчихжээ, ийм юм хийчихжээ гэдэг юм уу тий.
Иймэрхүү шинжүүд байдаг. Найтайх одоо чадахгүй тий. Найтайх гэдэг би найтай чадахгүй байна гэдэг юм уу. За эсвэл ингээд нөгөө хихрүүлэх нь айгүйх болчдөг. За эсвэл одоо нөгөө толгоо эргэх, нүд бүрлзэх, тэгээ чих шуугах, ингээд гуйвж дайвах гэдэг юм уу тий. Ингээд зүгээр ингээд байж идэл одоо ингээд хан ингээд босоод ирж байгаа юм шиг, шал босоод ирж байгаа юм шиг гэсэн нэг тиймэрхүү шинжүүд илэрсэн хүмүүс бас байдаг л да. Тэгэхээр тиймэрхүү шинж байх юм бол одоо ам баригч хий хямарсан яг байж болох нэ. За дараа нь болохоор гал тэгшигдэгч хий гэж байна. За гал тэгшигдэгч хий маань яад ингэхлээр ходоод нь оршоод одоо хоол ундын тунгалаг зүвийн боловсруулалтыг мань дэмжиж идэг байх нь. Гал тэгшигдэгч хий хэрвээ хямрах юм бол хоол ундны шингээлт нь мань муудна нэгдүгээр. За хоёрдугаар мэдээж uuсан хоол хүнс маань нэгдүгээр цус үүсгэн байна. Хоёрдугаарт нь мах үүснэ. Махнаасаа өөх үүсээд өөхнөөсөө яс үсээд яснаасаа чүмэг үсээд чүмгнөөсөө эрэгтэй эмэгтэй тусал өчөөхөн жоох үсгэнд зүрхэнд очиж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дараалал маань алдагдаад ирэх нь. Одоо цус багталтай хүмүүс их байна л гэдэг чинь тийм ээ. За тэгээд эсвэл хит их тарган, за эсвэл хит туранхаач гэдэг юм уу тий. Тэгээд ямар ч хүчгүй, тамиргүй нэг жоохон одоо нэг ажлын ачаалалтай ах чадваргүй болсон байна гэж ярьдаг шүү дээ. Дээш гүгч хийж байгаа. Энэ нь болохоор нөгөө нэг өвчөөнд оршоод хамар буюу үнэрлэх мэдрэмжийг хамгийн гол нь зохицуулдаг. За тэгээд энэ багалзуур хоолоод оршдог учраас нөгөө нэг үг хэл яриа. За тэгээд нөгөө нэг энэ дуу хоолойны өнгө зэргийг одоо тодруулж идэг ба. Зарим хүмүүс нөгөө нэг хэлд болтраад байна. Удаа ярахаар одоо нөгөө нэг эрүү зуураад байна гэдэг юм уу тий. Тиймэрхүү шинжүүд илэрсэн байдаг. За тэгээд түгээгч хий буюу нөгөө нэг түгээгч хийн хямрах юм бол тэр нь болохоор нөгөө нэг бүх биедэд түгэж оршиж идэг байх нь л дээ. За гүүж харихаас хэсүүлээд явах, хөл гараа хөдөлгөх, явах сууханд бүхийж тэнийхтэй энэ бүх хөдөлгөөнүүдийг мань зохицуулж идэг байна. Тэгэхээр одоо нөгөө нэг үе мөч нь өвддгүү хэрнээ одоо нөгөө нэг хөршчихсөн, явж чадхаа болчихсон. За эсвэл нөгөө нэг гар хүлийнхэн хөдөлгөөн нь одоо хоригдчихсан, хязгаарлагдмал болчихсон. Тиймэрхүү хүмүүсүүд бас түгээгч хий маань бас хямарснаас бас болж гүүж харайж явж сууж чадахгүй, бүхийж тэнийж хөдөлгөөн хийж чадахгүй болдог байна. Хий өвчин маань болохоор нөгөө нэг хүндээ завиур өгöd байгаа ч гэсэн шинжилгээгээр бас нэг тэр бүрчлэн бас нөгөө илэрч гарч ирдэг үл дээ. Тийм учраас нөгөө судас онцлогоо уламжлалт дэмжийн нэг давуу тал нь болохоор яг хүндсэн өөрийнхөө хүний судасыг нь барьж уншилдгаараа нэгдүгээр давуу тал байгаа. За хоёрдугаарт нөгөө нэг хий өвчин маань нөгөө нэг шээсэн дээр маш их тод гарч ирдэг. Шээс нь одоо нөгөө нэг ус адил шээсийг болохоор нөгөө нэг 3 цаг 9 ёсоор шинжилдэг байгаа. За тэн дээр болохоор шээс мэн болохоор одоо ус адил хөлбөр өнгөтэй гэдэг юм уу те. За эсвэл одоо хөөстэй, за үнэр уур байхгүй гэдэг юм уу. Иймэрхүү шинжүүдээр илэрдэг байгаа. За судсан дээр болохоор хөндий хоосон гэх мэт. За тийм болохоор уламжлалт онцлогоогоор болохоор хий өвчин маань яг ингээд онцлогдчихлоо. За тэгэх юм бол уламжлалт эмчилгээ хий өвчинг болохоор эмчилгээнд нь болохоор хоол унд, явдал мөр, эм, за тэгээд түүгэрч идэгрэхгүй байх юм бол одоо заслаар гэж эмчилдэг байгаа. За хоол унд нь болохоор одоо бүлээн, зөөлнө, шингэхэд хялбар, шингэд сайтай одоо тийм тослог бүлээн хоолыг өгдөг байгаа. За энэ дээр болохоор манай эмнэлгийн давуу тал нь болохоор гаргалах эмчилгээгээ хоолн дээр за эм жишүүл, за төрөл бүрийн цутангууд ч гэдэг юм уу тиймэрхүү хоол эмчилгээнд дээр бол их зөндөө олон байдаг. За тэгээд бас мөн нөгөө нэг толгой буюу хоньны толгойг одоо нөгөө нэг тусгай бүр тантай найруулаад битүү чанаад талгаанаас өөрөөс нэг аягны тал хэрэгтэй аягхан шүл гардаг байхгүй. Тэр нь хий өвчнөд маань бүр аяйгүй сайн байгаа. Толгой эргэх тэр нөгөө нэг хоолой багалзуур явах багалзуур одоо нөгөө нэг ингээд юм ярьж чадахгүй хоолой ингээд бачуураад байна. Булчин ингээд чангараад байгаа юм шиг гэдэргээд хүмүүс тэгж ярьдаг л да. Тэр хэдэрт бүр аяйгүй сайн. За тэгээд нэгдүгээр хоол эмчилгээ байгаа. За хоёрдугаар гэх юм бол явдал мөрийн талаас нь одоо та одоо тухайн хүн одоо яг ямар хийн хямарсан байна, яг ямар эргэтэн системээ барьж гэмтээсэн байна гэдэг юм уу те. За тэр талаас шалтгаалаад өгөх зөвлөгөө хүртэл өөр байгаа. Уламжлалт ангаах нь болохоор 100% байгалийн гаралтай ерөөсөө дан ургамлуудаас ингээд бүрдсэн тийм тан өгдөг байна.
За эдрэнд болохоор одоо л нэг өгөөд байгаа юм биш. Бүр алерт дээр үеэсээ эхлээд уламжлалтын тангаараа эмчлэгдээд ирчихсэн, батлагдаад, нотлогдоод явчихсан. За дараа нь болохоор заслаар гэж байгаа. Энэ дээр нь болохоор ерөөсөө л бүлээн эмчилгээ аягүй сайн хийж өгдөг нэгдүгээр. За хоёрдугаарт болохоор төөнүр. За тэгээ дээрэс нь манай дээр болохоор төөнүр нь бүр юм олон янз байгаа да. Утаатай төөнүр, Монгол төөнүр гээд за тэгээ дээрэс нь эмд төөнүр гэж хүртэл байдаг. Тэгэхээр төөнүр эмчилгээ бас аягүй чухал байдаг. За тэгээ бүх биеийн бариа гэдэг маань болохоор бас нэг ямар тосоор хийх үү. За тэр тухайн хүн нь одоо ямар эргэтэн системийг барьж гэмтээснээс шалтгаалаад иллэг хийх ёстой юу? Эсвэл одоо сувгийн бариа хийх ёстой юу? Эсвэл одоо нэг даралттай цэгэн бариа эдэр хийх ёстой юу гэдэг юм уу тий? Тэр тухайн хүнийг өвдөж онцлоод үнэхээр яг одоо ямар өвчин байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь хүртэл өөр байдаг.